Өдрийн мэдрүүгээ. За өдрийн мэдрүүгээ. Тэгэхээр шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын албан агчид Японд очиж туршлага судлаад ирсэн байна. Тэгэхээр ямар чиглэлээр туршлага судлав? Японы шудраг худалдааны хорооны үйл ажиллагаатай танилцсан гэсэн. За энэ сарын 13-наас 18-ны хооронд шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга болон бусад албаны хүмүүс Японы шудраг худалдааны хороонд аль биесны айлчлалыг идэрлээ. За айлчлал хоёр зорилготой явагдсан. За нэгдүгээрт нь Японы шудраг худалдааны хороотой хамтран ажиллах санамжчийг байгууллаа. За хамтран ажиллах санамжчийн хүрээнд бол бид хоёр байгууллага хоорондоо хамтарч ажиллаад за боловсруучныг сургах, техникийн хамтын төсөлцөө үзүүлэх гэх мэт ажлуудыг хийн. За мөн гол нэг зорилго нь бол хоёр байгууллага хоорондоо хамтран ажиллаж Японы болон Монголын зах зээлд нөлөөлж байгаа Япон Монголын компаниудад оролцсон тэр шудраг өрсөлдөөний үйл ажиллагааг шалгаж илрүүлэх таслан зохицох чиглэлээр хамтран ажиллах юм аа. За мөн ажлын үеэр холбогдох албаны хүмүүс маань Японы шудраг худалдааны хорооны үйл ажиллагаатай танилцлаа. Эрх зүйн орчин ямар байдгийг, ажиллах нөхцөл боломж нь ямар байдгийг, чигүүрээ яаж хэрэгжүүлэх юм бэ гэх чиглэлээр бид бас туршлага судлаад ингэж ирлээ. Японы шудраг өрсөлдөөний хороо одоо яг шудраг өрсөлдөөн хэрэгжийн төлөө газартай адилхан чиг үүрэгтэй гэж ойлгож болох уу? Мэдээж Япон бол манайхыг бодвол эдийн засгийн илүү хөгжсөн, маш олон төрлийн салбарт худалдаа үйлчилгээ явагддаг ийм салбар байгаа шүү. Тэгэхээр суралцах зүйл юу байв те? За Японы шудраг худалдааны хороо бол манай Монгол улсын шудраг өрсөлдөөн хэрэгжийн төлөө газартай чиг үүргийн хувьд яг адилхан Японы улстай өрсөлдөөний хууль монополи эсрэг бодлогыг хэрэгжүүлж ажилладаг ийм байгууллага байгаа. За мэдээж Японы улсын эдийн засаг улсын хөгжил бол манай улстай харьцуулахад харьцангуй өндөр. За тэр улсад бол бидний сурж нэвтрүүлэх бол маш их зүйл байна. Хууль эрх зүйн орчны хувьд бол сайжруулах зүйл бас байна. За ажилтнуудын ажлын дадлага туршлага дээр бас анхаарах зүйлүүд, суралцах зүйлүүд их байна гэж үзэж байгаа. За энэ шудраг худалдааны хороо гэдэг бол яг улс олон болгонд өөр нэртэй байгаад байна л да. Японы шудраг худалдааны хороо, за Оросд монополи эсрэг албач гэдэг юм те. Ингээд иймэрхүү нэртэй байна. За энэ дэшинд бас мэдээлэл өгөхөд яг энэ одоо бид нар ярилцж байгаа цаг мөчид манай шудраг өрсөлдөөн хэрэгжийн төлөө газрын дарга бас Орос улбаны улсын монополи эсрэг албанд бас айлчлал хийж байна. За тэрүүгээр хоёр зүйл дээр бас голчиж ажиллаж байгаа. За нэгдүгээрт нь бол саяны бид Японтой байгуулсан санамжчдтай адилхан Орос улбаны улсын монополи эсрэг албатай хамтран ажиллах санамжчийг байгуулж байгаа. Энэгээр бол бидний хөрш оронтойгоо Орос улбаны улсын одоо компаниуд Монгол улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол улсын бас зарим компаниуд Орос улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ компаниуд маш шудраг өрсөлдөөний үйл ажиллагаанд одоо оролцсон тохиолдолд тэд зөрчлүүдийг илрүүлж тасан зогсоох зах зээл дээр өрсөлдөөнийг хамгаалах чиглэлээр бид хамтран ажиллах нь өөрөөр хэлбэл хууль хэрэгжилтэн тал дээр энэ байгууллагатай хамтран ажиллах нэ. Тэгэхээр яг өчигдөр одоо харилцаа ойлголтын санамжчигт бол гар өсгөх зурсан байгаа. Өрсөлдөөний үйлд өөрчлөлт оруулна гэдээ яригдж байгаа те. Энэ нь бол хилцүүлэг одоо хууль төрхийн өмнөх бүх эрдэм шинжилгээний ажлууд явагдаж байна л да. Энэ хүрээнд ч гэсэн бас Японы худалдааны хороотой ярилцсан гэсэн ямар одоо саналыг манай талд тавьж байна те. Ямар зөвлөгөө өгч байна. За шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, өрсөлдөөний хуулийг боловсруулах чиглэлээр ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. За энэ тал дээр бол Японы талаас бол маш сайн дэмжлэг үзүүлж байгаа. Манай байгууллага дээр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас JICA-гаас одоо Монгол улс дахь өрсөлдөөний орчныг бэхжүүлэх гэсэн төсөл хэрэгжиж байгаа. За энэ төслийн хүрээнд өрсөлдөөний тухай хуулийг боловсруулахаар ажиллаж байна. За энэ дээр Японы шудраг худалдааны хороо гэдэг бид түрүүний ярьсан тэр байгууллагаас холбогдох мэргэжилтний зөвлөгөө өгөөд манай хуулийн ийм зүйлийг сайжруулах хэрэгтэй байна. Энэ дээр анхаараач гэдэг зөвлөгөө өгөөд бидэртэй хамтарч ажиллаж байгаа. Хуулийн төсөл одоо яг боловсруулагдаж байна. За Японы талаас маш олон зөвлөгөөнүүдийг өгч сайжруулах чиглэлээр голоос нь дурдах юм бол ерөнхийдөө бол энэ байгууллагын шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар энэ байгууллагын одоо чиг үүрэг бүрэн эрхийг бол нэмэгдүүлэх шаардлагатай юм байна. Тэгэхгүй бол хууль хичнээн хууль байгаад хэрэгжүүлэх байгууллагын сул нөгөө шалгуулж байгаа ч гэдэг юм төрчил гаргаж байгаа газрууд маань өөрсдөө одоо шалгуулдаггүй ч гэдэг юм тийм нөхцөл байдал байх юм бол энэ хууль амьдрал дээр хэрэгжихгүй, хууль амьдрал дээр хэрэгжихгүй гэдэг маань зах зээл дээр шудраг өрсөлдөөнүүд байгаад байгаа учраас энэ нэргээд зах зээлдээ эдийн засгт сөрөг нөлөө үзүүлээд байна. Тийм учраас эдийн засгийн хурдтай хөгжүүлэх, сэргээх, хөгжүүлэх зах зээлийг шудраг байлгахыг хэмээн энэ байгууллага өөрөө бас тодорхой хэмжээний одоо эрх мэдэлтэй, хүчтэй юм байж иж, тэгээд ирсэн сайн хуультай байж иж цаашаа сайн явах юмаа гэдэг энэ чиглэлээр бол зөвлөмжүүдийг өгч байгаа. Япоос бол ялчгүй манай 3 дахь хөрш орнуудын нэг. Тэгээд шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийн хувьд адилхан одоо юу гэдгийг худалдааны хороотой хамтран ажиллах санамжч байгууллаа. Ер нь санамжчиг гэхээр иргэд гар өсөг зураалал хүрдэг гэдэг ойлголттой байдаг л да. Ач холбогдлын та илүү одоо дэлгэрүүлж хэлвэл юу гэж хэлэх вэ? За Японд
бид нар яагаад Японтой байгуулсан бэ гэхээр саний хэлдгээр Япон бидний сайн урш тийм ээ. Нөгөө талаас Япон улс маань өөрөө энэ дэлхий дээр одоо өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлж өрсөлдөөний хуулийг батлуулсан 3 дахь улс нь хамгийн эхлээд Канадад 1800-д тэгээд дараах нь Америкийн нэгдсэн улсад тэгээд Японд 1947 онд батлагдсан дэлхийн туршлагаараа өрсөлдөөний бодлогоороо одоо тэргүүлдэг. Өрсөлдөөний бодлогоор дамжуул зах зээлийн эдийн засгаа хөгжүүлсэн сайн туршлагын жишээ ийм улс. Тэгэхээр бид нар бол Японтой энэ чиглэлээр хамтарч ажиллах маш их сонирхолтой байсан. Саналаа бол 2 жилийн турш тавьсан. За тэгээд энэ жил байгуулагдаж байна. Санамжчиг байгуулагдаж байна. Японоос бол санамжчгийн өрөөнд бид нар ямар үр дүн гарах вэ гэвэл нэгдүгürt бид нар сайн туршлагын суралцах маш их хэрэгтэй байна. Хоёрдугаарт одоо бид нар хамтарч одоо шудраг өсвөртөд тэмцэх ажлуудыг хийх хэрэгтэй. Одоо өнөөдөр дэлхийд дээр дэлхийн эдийн засаг бол маш их глобалчлагдаж шүү дээ. Одоо бизнесүүд бол хил хязгаараар болсон улс орнд дамнаж бизнес явуулдаг болсон байна. Инхээр зэрэг олон улсын компаниуд хоорондоо өрсөлдөх те эсвэл хоорондоо тохироод зах зээл дээр шудраг өсвөртөний нөхцөлийг бүрдүүлэх нь картел гэж ярьдаг те. Тим зөрчлүүдийг гаргах магадлал маш өндөртэй болсон. Япон энэ тал дээр маш сайн ажиллаж байгаа. Америкийн нэгдсэн улс одоо Европын холбоотой хамтарч маш сайн ажилладаг. Олон улсын хэрэгүүдийг илрүүлж одоо хоёр улсууд хоорондоо шийдсэн. Яагаад заавал хамтарч ажиллах шаардлагатай вэ гэхээр Япон улсад үйл ажиллагаа явуулж байгаа Японы компаниг бид нар эндээс шалгаж чадахгүй. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монголын компаниг Японы байгууллага тэндээс шалгаж чадахгүй. Тэгэхээр манай хоёр байгууллага хоорондоо хамтарч ажиллаж тэр хоёр компани хийсэн одоо шудраг өсвөртөний үйл ажиллагааг шалгаж илрүүлэхээс өөр байхгүй. Тэгэхээр дэлхийд даяар бол өрсөлдөөний байгууллагууд хоорондоо хамтарч ажиллах зүй ёсны шаардлага тавьж хоёр орны хэрэглэгчид харилцан баталгаатай хүнс хэрэглэх гэх юм уу бусад бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой цаад утгаараа нэгдэж байна гэж. Тэглгүй яг мэдээж шудраг өрсөлдөөнийг хамгаалаад шудраг өрсөлдөөн зах зээл дээр бий болсноор цаад эцсийн үр дүндээ хэрэглэгчид маань чанартай сайн бүтээгдэхүүн хэрэглэн сонголт нь сайжирна. Эргээд том утгаараа бол эдийн засгт маш сайн. Ингээр ингэж ойлгож болох. Жишээ нь манай улсын иргэн Япон бараа аваад за тэр магадгүй чанарг байгаа хэрэглэгч охирлоо гэхэд та нар тэр Япон компанид биш тухайн компани дээр одоо хариуцлага тооцох бүрэн эрхтэй гэдэг юм уу тухайн худалдааны хооронд хандчих нэ гэж ингээнээр ойлгож болох уу? За басыг тэгж ойлгож болохгүй. Наад чинь болохоор яг нэг хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал руу илүү төлөвлөх болов очно. Японд бол хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага нь тусдаа өөр байгууллага байдаг. Бид нар бол энэ Японы шударгуудлын хоноотой яг өрсөлдөөний бодлого, монополи эсрэг бодлого тий одоо нэг картелийн зөрчилж гэдэг юм. Тийм зүйл дээр бид нар илүү хамтарч ажиллана. Одоо манай өрсөлдөөний хууль одоо яг ямар байгаа бол тий зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай учраас хилцүүлэг өрнөж байгаа гэж ойлгож байна. Тийм. За яг бидний зүгээс хуулийг бол боловсронгойлох шаардлагатай гэж үзэж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт бас Жакийн төслийг ярьсан. Тэр төслийн хүрээнд өнгөрсөн жил бас 4 судалгааны баг яг энэ хуулийг боловсронгойлох, хуулийг өөрчлөх шаардлагатайгүй юу гэдэг асуудал дээр улс орон дээр судалгааны ажил явуулсан юм билээ. Тэрүүгээр бол бас боловсронгойлох шаардлагатай ийм зүйлүүдийг ингэж боловсронгойлох хэрэгтэй гэдэг судалгааны дүн гарцсан юм билээ. Тэгээд ер нь бол боловсронгойлох шаардлагатай. Энэ хууль маань 10 онд өөрчлөлтөөс хойш 7 жил ингээд өөрчлөлтөг явж байгаа. Та түрүүн хэлсэн хяналт тавьж байгаа байгууллага өөрөө хүчрхэг байх хэрэгтэй тий. Хариуцлагатай илүү одоо юу гэдгийг үйл ажиллагааны илүү зэгцтэй, илүү бодлон тодорхой байх хэрэгтэй гэдэг. Одоо Япон улсын энэ худалдааны хороо хичнээн албаа агчтай бол би танаа албаа агчтай харьцуулж ирэх гэдэг л да. Танаа их сөөгөн шүү дээ. Тий. За яг манай шудраг өсөлтөд хэрэгжүүлэх газар бол одоо хүн мэдж байгаа нэг 30 хэддэг хүрхгүй хүний оронтойтой. За тэндээс яг нэг шалгалт хийгээ байцаагчийг явдаг нь бол бас нэг 30 хүрхгүй ч гэдэг юм те ийм байна л да. За энэ бид нар бол бас хүн цөөхөн байна гэж гомдлохгүйгээр айлуулах чадлын хайраар хууль хэрэгжүүлээ ажиллаж байна. За Япон улсын хувьд бол бас хүн амын хувьд ч гэдэг юм эдийн засгийн хувьд манайхтай харьцуулахгүй томч гэлээ. Тэднийд бол яг энэ өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлэх асуудал дээр бол маш чухал байр суурь тавьж анхаарал тавьж төрөөс нь ажилтдаг. Ер нь бол гадаад улс орнууд өрсөлдөөний хуулийн хэрэгжилт, өрсөлдөөний бодлого гэдэг бол төрийн эдийн засгийн маш чухал бодлого юм а гэдэг дээр бол бүгд санал нэгтэй байдаг. За тэр утгаараа ч үгүй юм уу ямар ч хэлсэн Японы шудраг худалдааны хороо 800 оны бүрэлдэхүүнтэй ажилтдаг. За даргаыг нь бол парламентаас нь шууд томилдог. Ийм өтэй за улсын одоо тухайн байгууллагын төсвийг аваад үзэх юм бол бид нэр сонирхож үзсэн. За нэг 800 тэрбум йений жилийн төсөвтэй байт юм билээ. За тэгээ Монгол төгрөгөөс бодох юм бол энэ хэд болох вэ тий. Нэлээд өндөр хүчин чадалтай тийм байгууллага. Японд манай улс гадаад худалдааны гэрээ байгуулалт манай компаниуд Японд руу бараа бүтээгдэхүүн экспортлж байгаа. Санийг одоо байгуулсан гэрээний өрөөнд бол бас танахаас харьцангуй хяналттай хүүрэг хүлээж байгаа юм шиг үнэ гэрээгээр. Тэгэхээр яг бол Монголын компаниуд одоо ямар одоо юу гэдгийг хяналт тавьж ажиллах юм болоо. Хилцээр тэр юу гэж. Яг зүгээр хяналт яг одоо жишээ нь
манай хүмүүсийн дунд жоохон тийм буруу ойлголт өгдөг. Зүгээр хийж байгаа компаниг хянах гэдэг юм шиг те. Бид нар зүгээр хийж байгаа компаниг бол хянах, шалгах тийм үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш. Ямар нэгэн байдлаар тухайн компани үйл ажиллагаа явуулж байгаа зах зээл дээрээ шудраг бус өрсөлдөөний те. Шудраг бус өрсөлдөөн гэдэг маань өөртөө нэг адилхан үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай хууль бусаар өрсөлдөөд компани нэр хүндэд нь халдаад юм уу те. Эсвэл өөрийнхөө давуу байдлыг ашиглаад нөгөө компаниг зах зээлээс шахаад за эсвэл нөгөө компанитайгаа харилцан тохиролцоод барааныхаа бүтээгдэхүүн үнийг тогтоочдог. Эсвэл бол үйлдвэрлэл биелүүлэлтэд хязгаарлаад байдаг ч гэдэг юм уу. Ийм зах зээлийн биш зарчмаар өрсөлдөөд байх юм бол тэрийг нь бид нэр хянж зохицуулдаг. Яагаад хянж зохицуулдаг гэхээр тэр маань өөрөө эргээд тэр зах зээлээ хөгжил компаниудынхаа цааш өрсөлдөх чадвар эргээд улсын эдийн засагт маш том хохирлыг учруулдаг учраас энийг заавал таслан зогсоох ёстой. Тийм учраас шалгадаг. Тэрнээс бид нар зүгээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниг очиод шалгаад торгоод идэг байгуулвал бас биш юм аа гэдэг зөв ойлгох хэрэгтэй. Тэгэхээр Монголын одоо Японд руу бараа бүтээгдэхүүн экспортлж байгаа компаниуд бол хөрсөлдөөний хуулийг ягшил баримтлах хэрэгтэй байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Японы зах зээл рүү манай Монголын компаниуд очиж үйл ажиллагаа явуулаад тусгай бараа бүтээгдэхүүн экспортлоод тэнд үйл ажиллагаа явуулж байгаа бол хамгийн түрүүнд Японы монополи эсрэг хуулийг маш сайн судлах хэрэгтэй. За тэрийг суулийг судлаад тэр зах зээл дээр ямар үйл ажиллагаа явуулж яаж өрсөлдөх вэ гэдгээ одоо хууль эрх зүйн орчноор судлах хэрэгтэй. За очиод шудраг бус өрсөлдөөний ямар нэг байдал үүсэх юм бол одоо Японы шудраг худлааны хороо гэдэг байгууллага бол одоо Монголдо байгаа биш шүү. Одоо тэнд одоо очиод хууль бол хэрэгждэг газар одоо шалгадаг байгууллага маш хүчтэй байгууллага ороод одоо юу гэдэг захирлын өрөөнөөс бүх бичиг баримт компьютер янз бүрийн бүгдийн зүгээр хураж аваад явдаг тийм их хэмжээтэй байгууллага байдаг. Тэгэхээр бас очиж байгаа бизнесүүд маань тэр хуулийг маш сайн судлах хэрэгтэй. За баярлалаа мэдээлэл өгсөнд. Баярлалаа.